Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Тэр ойролцоод зэрийн дараа хүмүүс ч бас мэдчих гомбоо. Хөөе. Би яг шалгаруулж яхад нэмэлт хийсэн юм шүү дээ. Алдагдaltaгүй. Хоёр талтай ашигтай бизнес болно гэсэн үг. Хоёр талтай ашиг. Дөрвөн талтай ашигтай бизнес. За яах вэ? Анги дээр очиж бас өвөө самуу гэдэг. Цагаач биш дээ. Урд нь яг ингэж салааныхныгаа зовоож тарьчлааж хагаад тушаал буурсан гэлээ шүү дээ. Ажил яосыг дүүш. Юусэн хамдагчийг ажлаас нь зайлуулна. Чамтаач яриач нэггүй. Явдалч таахгүй юм шиг дээ. Аргалгүй юу чи? Тай. Хэдий болтол ингэж ширтэлцэж явуулсан юм. Тэгж хагаад өөр хүнд алдах гэсэн. Хүүхий байл гэж чам дээр очих болно. Гарахуулаа шүү дээ. Чигээс очиад болцаа. Ичиж явлаа. Чамаа ширтээд өгье чинь. Чамд зүгээр юм гэсэн юм. Ирхэн зэрэгтэй бол чан өмдөндөө яана гэдэг үлээ. Аав явж өгсөн спорт машин унаад очих юм бол арай дээр байгаа. Би тэгэд яах вэ? Хоёулаа очиод ирье. Даруухан хөвгүүд харин цаана хатсуусан ирчүүд халирах ажисгүй тусгай гиндачдаа чин бид эгэл сэргүүд чихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай салааныхаа нэрээ гаргасан эрэлхийг тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна хөлийн зэхтэй онцгой даадгуур биелүүлэн би садаж игсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхачтай тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Тусгай салаа 15 дугаар анги. Аха, баригдлаа да. За, бүр ажиллаж өгч байна. Гоё харагддаг сайхан залуу юм даач. Дэд авлагч Намин таны тушаалаар мэрэгэн бууч Намин
Байлдагч сүлдийн зүрхэн тус газар нь онлоод байна. Гал нэхийг зөвшөөрнө үү? Гүйцэтгэе. Түш. Ажиллаж байна шүү. Өстөө мундаг. Хөшөө би чинь харагдахгүй байгаа шүү дээ. Яагаад бодлоо? Алий дахиад чамайг онлоодох юм? Яагаад бэ? Дуранд минь өртөөд байна чи. Юу вэ? Гэхдээ чи чинь эренгүүтэл явъя гэж саналчих юм аа. Энэ хүн амт юу гэж бодох юм бэ? Чи үлдчихэлдээ би явлаа. За миний хөшөө чи ч яагаад байгаа юм бэ? Уу яагам нөгөө буудаа тэрэдийн захирал хүүхэн. За. Танах чи ганц хүүгээ цэрэгч явуулсан гэлүүгээд. Удаан гих чи нөгөөдөөс тавлсан шинжтэй харж байгаа юм да. Тэр хавийн бүх хүмүүс над руу хараад би бүр хичнээн их санаа зовлоо. За миний хөшөө тэрэд чи одоо юунаасаа ичдэг юм бэ? Чи өөрөө санаа зовдгүй юм уу? Үгүй. Би харин ч хүүгээ цэрэгтэй болсон хаач хамбардам хэлээ шүү. Чи ийм л юм ярьдаг хүн дээ. Үгүй тэгэд яах юм чинь? Үгүй энэ хийх ажилгүй захирлын авгаан нар чинь бүтэн жилчингээ чи бит хоёрыг муулж шуугилддгийн байгаа эцтэй. За ярьж л яа юм биш. Заавар. Хөөе. Тусгаслааных явж. Хөөх, тийм байна. Эдний салаанд л орох байсан юм да. Бол! Эвэж! Юуж соорч гэдэг. Эргэл! Гүйс! Эрхэмдэд авлагч байдагчдын хэрэгэл дууслаа. Эрхэмдэд авлагч байдагч сүлд хэрэгэл дууслаа. Эрхэмдэд авлагч байдагч сүлд хэрэгэл дууслаа. Эрхэмдэд байдагч хэрэгэл дууслаа. Байдагч төвшин. За одоо яг намайг хараад ингээд татгч авахыг яаж хийхийг хар ойлгосноо? Ойлголоо. Гарлаа. Уула. Одоо хийж сурах. Ойлгов уу? Ойлголоо. За сайн тат. Хөлөөрөг. Өөр. Төвшөөхийг хартаа. Хөөрхийг чадахгүй байхад нь албаар зоогоод ах юм. Харин тийм ээ. Олон дахин зүтгээд гарам цуцсан болохоор аргагүй үстэй. Энэ тулга ахлагч дандаа ингэж хүнийг тамалдаг байхгүй. Хөөрхийн амттай хүлэн чичирч штэ. Энийг учиртай болол ингэж зүтгүүлээд байгаа байлгүй дээ. Айгүй бол сэтгэлийн хат суулгах гэж байгаа байх. Тулга ахлагчийг дандаа өмөрөх юм аа. Хурц захирагч тулга ахлагчийг өмөрөхөөр Төвшөөхт хоёр яахаараа дандаа ингэж идэв. Би өмөрөөгүй. Зүгээр л үнэн байдлыг хэлж штэ. Үнэн байдал хийн шүү. Үнэн байдал бол Төвшөөх хийж чадахгүй байхад нь албаар хийл гэж дарамтлаад байна мэдв. Энэ бол үнэн байдал. Үгүй л хөтэй. Хөлөөрөг. Гүйс тат. Гүйс татаа. Хөлөө одоо жилдээ. Ёо. Загууцыг хийгээд. Ойлголоо. Хүндэд авчиж дэлхий. Илдэг. Байдч төвсөнд уулзч шүү. За хүндэд авчиж хөөш. Дараагийн удаа буултаа зөв хийдэг болно шүү. Ойлголоо.
Бүс малгайгаа очиж хувцас усаад уулзтараа. Уулзтын хугацаа 15 минут. Ойлгов уу? Ойлголоо. Явж болно. Хүндэд өчтэй хүйж явж болно. Ээлж. Тамирын агшиж цагаа уулзч чинь шүү. Хэргэл. Ганц 2 минут ч ихсэн амраа тавг. Тэшгүүт. Оо сайн байна. Ээлж. Төвшөө чи яаж хавэ? Яасан бэ хэлэлтэй? Юу болсон бэ? Лоши сута. Наад хувцас чинь бүр хүсэндээ нэвтэн орчихж. Юу болсон бэ? Төвшөө чи яаж хавэ? Яасан бэ хэлэлтэй? Бол. Төвшөө болж тэхүү. Өргөтлөө үүдийн албаа цогсоочих л доо. Хараа. Тэхүүлдэ. Чи яриачтэй. Ингэж ядрахч гэжтэй. Мэдхгүй. Болохгүй байхаа. Би тангаргаар өгч гисэн цэргийн албан хаагч штэ. Няцах юм бол хуулийн өмнө хариуцлах хүлээн гэсэн заалттай. Яцахгүйгээд яах юм бэ? Ха? Чи уусаа энэ албыг давж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна штэ. Хойлоо өргөтлөө өгчихөлдөө тэхүү. Болохгүй байхаа. Нэгэнтэй л зориод ирч гисэн юм чинь. Шүдээ зоож байгаад тэсээ дуусгах юм билээ л гэж бодчих. Чи угаасаа давж чадахгүй гэдэг чи ойлгомжтой л байна штэ. Чи на байж чад царайгаа хар та. 18-т хүүхдүүдийн хүлийг чи яаж гүйцэх юм бэ? Тэгээд чи чинь сул биетэй штэ. Би нэр яах гэж зэрэгт явъя гэж зүтгэвд. Ийм байна гэж би яаж мэдхээ? Хойлоо. Энд чи магадлалаа гаргуулчих болно үсттэй. Угаасаа эрүүл мэндэд тэнцэхгүй, гүйж хараад чадахгүй байгаа чи үнэн л юм чи. Харин нэ. Сая дүүжин дээр 6 дарах гэж ямар их зовбоо. Чи миний хоёр алгыг хартаа. Бүр зөрүүтч гисэн. Яана. Тийм биш үү? Яа л та. Хойлоо хөөцөлдөж байгаа тэмлэгийн магадлалыг гаргуулчих л да. Тэхүү. Болох юм уу? Би чинь янзаараа цааштай. Ер нь дэсгүй юм шиг. Болно. Энд чи магадлал гаргуулж таарна. Болго тэхүү. Тэхүүлтэй. Харин ихтэл нэгэнтэл сар болчихсон юм чинь эсээд дуусгахыг л бодъё гэж бодож байна. Гэхдээ би нэрээ Ротын бичээс зэрэг болчихсон шүү дээ. Бичих цаастай их зууралдах юм бол энэ дасгадаас чөлөөлж магадгүй гэж жоохон гордоо байдлаа. Бол. Төвшөө бол. Ха? Болж тэхүү. Хоёулаа эрүүл мэндээр чөлөөлөгдөх талаар бодъё л доо. Хөөцөлдөж үзье тэхүү. Төвшөө. Харин нэрээ тэгдэг юм уу? Нэрээ. Чи хараа муутай юм чи гараагаараа хасдаг астай шүү дээ. Хол энэ талаар хөөцөлдөж тэхүү. Халаа. Харин гарын үсэ. Тэр ч юм тийм шүү. Яа л та. Харин тосторхой төхөө. Энэ нас яатсан бэ? Йоо. Иргэн байлдагч уулзалтын цаг дуслаа. Уулзалтыг дуусгаад Гүйцэтгэе. За хайр нарлаа за. За. Баяртай. Харин ямар шуумар хөөцөлдөж болохыг ээжээр асуулгана. Газрын
зээл 800 м, агаарын зээл 500 м, маржины уртамж 30 зүүн байна. Ичи ууд. Байлын ич 120 зүүн. Автоматын хүнд нь жадан удахгүй хөнгөн хайшаа хийсэн. Магнитаа хүнд нь 3.6 кг байна. Ойлгов уу? За өнөөдөр жишээ дуслаа. Дараагийн жилээр автоматын энэ тактикийн үгнийг намд асууш. Наавал завсар. Насаа ос. Оо. Сүнтэй. Чи дөрөв чэйжлүүлээ гээд уурлаад байсан биш үү? Дөрөв судлах хэрэг байна. Ор тормогоо хой тормогоор нөхнө гэж болж байгаа шүү дээ. Чамайг дөрмээр шалгана гэсэн юм уу? Үгүй. Чи тэгээд яахаар дөрөв дэгтлээ хайртай болчихдог юм бэ? Хэрэг байна. Мэдлээ. Чи нөгөө гомдоо бичих гээд дөрөв судлаад байгаа юм тий. Би чамд сайн бодож байж тэр гомдоо бичээрэй гэж хэлсэн шүү. Юу? Ямар бичиг юм? Яг хөт. Энэ нөгөө салаан захирагчийн тухай гомдоо бичих гээд дөрөв судлаад байгаа юм байна. Архуу! Ар! Гөөсгий! Ихэндээ дөрөс дэлгий! Дэлдэг. Байж тэнд дууц төрсөн. Явж болно. Гөөсгий! Байж тэндүү. Ноо дууц төрсөн. Явж болно. Гөөсгий. Миний дүү яах вэ? Бажгүй. Сайн байгаа. Чаачаа. Үгүй нааслагчээ. Та хичээлээ таслаад ирсэн юм уу? Заавал миний төлөө ажиллаа таслаад ирж яах нь вэ? Үгүй их чинь ажиллаа таслаагүй. Өнөөдөр би даалттай байдгийн. Тэгэл дүүгээ эргээд түрээд ирлээ. За. Их чинь өнөөдөр гоё бууз хийж ирсэн. Миний дүү бууз. Миний дүү ногоо идэж чаддаг байсан. Одоо цэрэгт ирээд сурж гин үү? Сурахаар барах уу? Байцаа төмсөй чинь ямаа шиг лэддэг болсон шүү дээ. Ямаа шиг байхтай яах вэ? Тэгээ бид нар одоо ямаа олж таарах нь уу? Миний дүү на буузаа. Бити бүхлээр нүмгээд л та. Хазаа тахтайхан амтлаад идэж. Ойлголоо. Яа юу гэнэ? Ойлголоо. Яаж ярьж байгаа чи энэ үү? Чирэг яриагаараа яриа сурчих чи. Ойлголоо гэдэг чинь цэргийн дүрмд заасан харьцааны үг байхгүй. За. Игчтэйгээ хүртэл дөрмээр яриад миний дүү чинь мундаг сурлагатаа онц байлдаг ч байна да. Тэр хилээд тахтчил бүхлээр нэгдээд ах юм. Чи наатаа айтайхан хазаад амтлаад идэлтэй. Ингэж хоол идэх юм бол хоол идэх хэрэг юу байна? Дөрөгийн идээс урчих чаа. Бид нар чинь нүд ирэмхийн хооронд тавга хоолсон шүү дээ. Дөрмөнд нь хүртэл хоол идэхийг ингэж тэгж идгээ заасан байх уу? Аяг тавгаа дуургаж ярих хүртэл соройтой. Харин дөрөгийн ид гэсэн дүрэн бол би мэдэхгүй. Миний дүү гэрийнхэнтэйгээ уцаар ярих уу? За чийч гэрийнхэнтэйгээ уцаар ярих гэж ингээд баахан адуу мал асуусараа таардаг юм дээ. Яриад ах чирэг байхгүй дээ. Ярихгүй юу? Үгүй. Их чинь хэд хоногоос чамайг чөлөөгөр гаргаж аваад хот үзүүл. Ой. Хот үзэх яах вэ? Та чөлөө авч чадах юм бол манай найз сүлдэд л чөлөө авч өгмөр байна. Хот руу явах том чухал хэрэгтэй байгаа. Аав ээж нь л тэр чөлөөг нь авч өгнө үсттэй. Би ер нь чамд л чөлөө авах гэж дарга дээр ч орё гэж бодоод байгаа шүү дээ. За. Тийм бол яах вэ? Тингээ. Юу хурц тархан байгаа юу? Байгаа шүү дээ. Та яах вэ? Зүгээр л асуусан.
Гэ юу зүгээр ч гэжтэй хурц захирагчийн эхнэрийн юу хийдэг хин гэдэг хүн байт юм бол манай нэг найз таньж магадгүй юм байна гэдэг лээ. Танаа найз ч андуурсан бах уу? Манай хурц даргачин эхнэргүй шүү дээ. Тийм болоод ч өглөө 7 цагт анги дээр ирдэг гэж ярьцгаадгийг ээжтэйгээ хоёулах нь амьддаг гэсэн. Хөргөөлж уулзлаа дуслаа. Ойлголоо. За. Дүүн явлаа. Мэдөө. Их чинь анги руу орж дүүгийнхаа салууны захирагч ахлах тэслэгч урцтай уулзах яралтай хэрэг байна л. Одоохон. Ахлах тэслэгч хурцсан өрөнд өгдөө. Эрхэм ахлах тэслэгчтэй. Тандарын шалган дээр хүн уулзъя гинэ. Ойлголоо. За, ойлголоо. Та өрөөрөө нь яваад орохгүй. За баярлалаа. Сайн байна хурц дарга. Амрыг ирээ. Нааш орооч та. Ямар хэрэгээр явна да? Дүүгээ ирэх санаатай л явж байна. Бишээ суугаач та. Дэндүү хичээл сурлагатай сайн байгаа. Онолдоо ч гэсэн сайжирч байгаа шүү. Юу бичгийн хэвэн хэр болж байгаа бол овоо сайн болж байгаа гэл надаа сайн бахаад байсан. Уг нь цэргийн албанд ирснээр бичгийн хэлбэрээ сайжруулаад авал өөрт нь л хэрэгтэй юм да. Манайд хууль зүйн дээд боловсралтай нэг байлдагч байдаг. Тэрнтэй байнга хамт хичээлээд байгаа болохоор ерөнхийдөө сайжирч байгаа шүү дэндүү маань. Оо ашгүй дээ. Ингээд таны ажил хэрвээ баахан шин цэргүүдийн хөл гарыг олох гээд хэцүүлээдэг бах та. Цэргийн дарга нарын ажил чи ерөнхийдөө их штэ. Би гэхдээ 8 өөр төрлийн хичээл ордог. Их сургуулийн профессорт 8 өөр төрлийн хичээл заа гэвэл нүд нь орой дээрээ гарах багт. Тэгэд бүр 8 өөр төрлийг заадаг хэрэг үү? Тэгэлгүй яах вэ? Тактик, гал, хийм, дүрм, цэрэг их оронч үзэл гэх мэт 8 ондоо янзын хичээл орно. Та ч тэгвэл Леонардо да Винчи юм шүү. Цэргийн дарга нар болгон л да Винчи шиг байхыг боддог. Би хөдөө аж ахуйн их сургуульд багшилдгийг. Өө за. Хоёрхан төрлийн хичээл бэлдэж орох гэж их зовдөг шүү. Бидний заадаг хичээл дээд сургуулийн эрдэмтдийнхийг бодвол арай илүү хэлбар л да гэхдээ. Хорц дарга. Би дүүгээ ирэх талбаараа танд бас нэг жоохон бууз хийгээд ирсэн. Та энийг идээч. Өө. Яах нүвдээ. Бид нар чи доод офицеруудын гуанзанд хоол идчихдэг шүү дээ. Би өөрөө хийсэн амтгүй л болсон байж магадгүй. Гүйгүй. Хүн хоол зориулаад ирж байхад идэлгүй яах вэ? Идэлгүй яах вэ? Манай дэмдвэл их сайхан амттай болж байгааг магтаад байсан. Хүн ямар өөрөө хийсэн олон амтыг мэдэх биш. Цаач гсэн ади. Наашаа суугаад энэ бууснаас идэлтэй. Би яах вэ? Та ид. Зүгээр. Та наашаа суугаад идээсний таньдгүй гэдэг үсттэй. Би танд
Цай игээд үгүй. Буу завцарсан хүнд хоосон цайнаар л байх хэвээр. Цай. Энд чихрэд. Та Сэргийн ямар сургууль төгссөн гэлээ? Би чинь Сэргийг сургууль төгссөн. Тэгээд дараа нь бас гадаадад 2 жил сургуульд явлаа. Та харин хөдөө аж ахуйн мэргэжтэй гэсэн үг үү? Тий, би малын эмч мэргэжилтэй. Одоо сургуультай багшлаа л гэж. Таныг манай дүү их биширдэг юм аа. Миний хүн бишрүүлэгч гэж юу байх вэ дээ? За нөө. Би Баабрын нийтлүүдийг шүтдэг шүү. Жижигхэн Монгол улсад айран байгаад яахын гэсэн санааг би 100% дэмждэг шүү. Айрамгүй цэрэггүй улс гэхэр чинь хин дуртай нэрэл дээрлэх нь үстэй. Баагийн ирчүүд хийж бүтээсэн чимгүй бөөгнөрүүлээл ховцлаад хооллол. Гү жилд усаас хичнээн тэрбум төгрөг өргөө хийсгэж байгааг чи ойлгож байна уу? Яг үнэ. Шаал тэмээ утгагүй дүрм журм цээжлүүлж ховц ихүүлэхийн төлөө ард түмний хүмүүсийн цагийг үрж байгаа үстэй. Хайр мөнгө өгдөг байгаад. Тэр чи өргөө зарлага биш ээ. Айрамгүй бол улсаа яаж батлан хамгаалах юм? Улс төрийн бодлогоор Монгол улсаа хамгаалж авч явах ёстой шүү дээ. Жишээ нь Монгол улс хятадтай байлдаад ямар ч утга байхгүй. Тэр олон хүн амттай газар малгайгаа шидэд байхад л манай орон байхгүй болчих. Та хоёрын яриагаар бол яриа хөрөөгөр л улсаа батлан хамгаална гэх гээд байна уу? Гар хоосон хүн биш. Боо уурсан хүн очиод хилцээр хийвэл арай өөр үсттэй. Манайх шиг цөөхөн амттай арим гар хоосонтой ямар ялгаа вэ? За нү. Эзэн Чингис их хаадууд цэргээ цөөхөн гэж голлогоо дэлхийг эзэлж болоо л байсан үстэй. Хит ухаантнууд гараад ирсэн чинь айрам цэргийн хэрэггүй болчихж гин. Дэндим гүчи ном сайн уншаач. Гнаад нүдэ нэвөө. Би харин таныг буруу юм хит уншаад тэрэндээ төөрч гэж хэлмээр байна да. Шаг мат. Энийг юусэн хараагүй юм шиг. За чи ганц таа нэгчдэх үү. За яг тэгвэл тгий. Өөрөөр бидний би талтын цаг үсттэй. Үгүй тийш тий. За ганц таа нэгчээ. За. Хожигдсан бол хожигдсан. Дөрөн бол дөрөн. Арс чигсэн мэн. Нэг 5 минут ясамрааж болохгүй юм байна л да. Чамаас явах та. Эхнээ. Доктор. Чи анх яаж савнаатай ойртож дотонсож байсан бэ? Оюутан байхдаа манай хамаатны ахын байдаг гэсэн. Чи төрч очиж байсан шүү дээ. Одоо манай энэ хадамч Борго ахын найз нэг бил. Тэгээд найзынд нь охин байж байсан юм лээ. Би наадах чи мэдэн штэ. Чи анх яаж хайраа хэлчихсэн? Эсвэл шууд л үхийг хэлсэн юм уу? За.
Яалаад. Би нэг өдөр моргахад яваад очсон чинь нэг охин байж идэг юм байна. Их л дараахан гэмээр царайтай. Надад боорцог авчирж өгөөл. Сайн аялалж өгөөл. Миний нүдрийг бүр харж чадахгүй хичээд байгаа. Надад мэдэгдээдсэн. Би ч гэсэн хичээж улаагаад л хоёр биенээсээ эцсээр гол таарсан да. Хүүш. Хүү. Зохиоч. Би юу? Чи чихний агуулрууд бодож сувчдаг юм. Чи болтоо алдчих. Харин тийм ээ алдчихлаа хөө. Хөөш, тэгээд цаашаа яасан бэ? Тэр өдрөө Сарнаатай юм ярьж чадсан уу? Үгүй ч. Тэгээд би гэртээ очсон чинь нөгөө охины чинь өрөөнөөс гарч ирж байгаа. Борх байхад сайн аялж өгж байгаа. Нүдэнд харагдаад. Миний нүдрийг харж чадахгүй байсан юм. Яг миний нүдэнд харагдаад. Тэгээд би тэр өдрөөс хойш борх байхын дандаа очиж болчихсон. Та хоёр тэгээд анх юу ярьсан бэ? Анх юу ярих вэ? Бид тэр чинь анхандаа бие биенээсээ хичээд юм ярьж чадахгүй явдаг л. Тэгсэн чинь нэг өдөр би борх байханд очиж сууж байсан чинь Сарнаа эмнэлэг рүү хүнд юм өргөж өгнө гэд. Тэгсэн борх байх намайг айлын хөвгт ганцаараа айчих. Докторч хамт явж чадах гэдэг юм бэ. Тэгээд бид хоёр гараад хамт алхаж ирсэн чинь хажуу талаас халууд үрээд л. Тэгээд замдаа явж байхдаа би чи худалдаа сурдаг гэлөө гэж асуусан. Миний хамгийн Сарнаагаас анхудаа асууж байсан асуулт. Амхандаа мэддэг юм асууж байгаа ухаантай. Тэгээд би маргааш нь борго ах руу залгаад дуугаа өрчилж байгаа. За. Сарнаа хоёул кино үзье гэж хэлчихсэн. Чи тэгээ эзэн үерхий хайртай дуртайгаа хэлсэн. Би Сарнаад үерхий гэж хэлж байгаагүй. Викторийн үерхийд хэлнэ гэдэг маань хин хинтэй ойлгомжтой байсан. Тэгээд би борго ах руу ойр ойрхон очиж байсныг тэр эмнэлэг явдаг өдрөөс хойш очихоо болчихсон. Тэгээд би дандаа дуугаа өрчилд уцтаж байгаа. Сарнаатайгаа уулзаад л. Тэгсэн чинь нэг өдөр хоолоогоо өрчиж уцтаад Сарнаатай ирэх гэхгүй юу? За. Тэгсэн чинь борго ах уц авснаа. Сарнаа шамта тогтохорыг гэж нэгдэг байгаа. Тэгээд би тэрийг уулзч учирч байгаа хүмүүст их болчихсон байсан. Хөөш. Тэгээ чи эзэн найр хэлчихсэн. Хамгийн анх сургуулийн шинжил дээр дагуулж очсныг чи санаж байгаа үстэй. Саналгүй яах вэ? Хөөш. Ерөөсөө хоёулаа сууя. За. Хөөш. Тэгээ яасан бэ? Тэгээд яах вэ? Тэгсэн чинь манай ангийн ямка энэ танаа найз өх юм уу гэдэг байгаа. Тэгэхээр ингээд ингэ хэлчихсэн. Яг тэгсэн чинь уян гай яваад бид хоёр бүжиглээд. Тэгэхдээ би Сарнаа чи надад таалагддаг. Би чамайг найз өхнө гэж боддог гэж хэлчихсэн. Тэгсэн чинь зүрх хамаар гарчих гад бүр ямар байсан гэж. Ер нь ингээд минийс ч өнөөдөр яачих вэ? Нэг л биш ээ. Яадсан бэ? Арай найз хөтө болчихсон юм шүү дээ. Харин тэгсэн болов. За нэг зогч явах уу? За тэг.
Наа чи яг манай даваатай адилхан ярих юм аа. Хүүхдээ цэрэгт явуулдаа гэд муу юм юу вэ? Өдөр тутмын цагийн хуваар дээр цэргүүдийг өглөөний гүйлтэнд 20-с илүү минут гүйлэхгүйгээ тол тодоргой бичсэн байна. Тэгэд хурц дарга яадаг вэ? Бидний 5-аас 15 минут дандаа хэтрүүлж гүйлдэг гэсэн. Чиний над хувийн гээд байгаа бичгч чинь салааны нэг ирэх ашиг олондоо гიშгч чинь. Стабр очиж санал хүсэлтийн хайрцаг хүсэлтээр хийж зөвшөөрөв. Явж явах. Гүйцэтгэе. Сайн байна уу миний охид. Ахим алдчихсан чи. Би барахгүй байна. Юу ч чадахгүй байж тээ. Ирүүл нь танаас олж. Сэргээ авахнаас халах гэнэ гэдэг үү? Хүүгээ явуулсан гэж өөрийнхөө нэгтэй тавгүй хандуулчихсан. Чөлөөтэй нэг юм амьдэрч. Гомдол гарахгүйгээ өөрөө мэдчих болох уу? Эрхэм ошоочод. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Жижигхэн Монгол улсад хайран байгаад яах гэсэн санааг би 100% дэмждэг шүү. Яг үгүй. Эзэн Чингис их хаадаг. Сэргээ цөөхөн гэж боллоо. Дэлхийг эзэлж болоо л гэсэн үг. Хөөе. Цаашлаанах явж байна. Оо, тийм байна. Хилэнч чирж шít. Хөөрхийг чадахгүй байхад нь албаар зоогаад байгаа юм. Өөр цэврүүтч гэсэн. Яана. Хойлог хөөцөлдөж байгаа тэнхий магтаа гаргууч байлаа. Хурц заграгчийн эхнэрийн юу хийдэг, хин гэдэг хүн байх юм бол. Манай хурц дарга чинь эхнэргүй шүү дээ. Наа чи яг манай даваатай адилхан ярих юм аа. Хүүхдээ цэрэгт явуулдаа гэд муу юм юу вэ? Өдөр тутмын цагийн хуваар дээр цэргүүдийг өглөөний гүйлтэнд 20-с илүү минут гүйлэхгүйгээ тол тодоргой бичсэн байна. Тэгэд хурц дарга яадаг вэ? Бидний 5-аас 15 минут дандаа хэтрүүлж гүйлдэг гэсэн. Чиний над хувийн гээд байгаа бичгч чинь салааны нэг ирэх ашиг олондоо гიშгч чинь. Хөөш, тэгээд цаашаа яасан бэ? Би ч гэсэн ичж улаагаад л хоёр нэрээсээ эцэр гол харсан да. Маргаа төрчлөө. 3 хил 200 г хүү гаргалаа. Мундаг том ир төржээ. Хацурбор даруухан хөвгүүд харин цаана хацуусан ирчүүд хайрах айдсгүй тусгайгийн дачдаа чин бит эгэл сэргүүд чихэн тангар өргсөн ирчүүд нэрэ бит тусгай салааны хаан нэрэ гаргасан эрэлхийг цэргүүд Тусгай алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Хөлийн зэхүй онцгой даадгуур биелүүлэн бил садаа жигсэн ш тулаанд бэлэн байна Садыг давах сарахгүй
салаа давшин туусан садыг давна тусаа салаахын тугийн боржсэн тусаа салаа давшин туусан садыг давна Тусгай салаа 16 дугаар анги. Энэ салааны цэргүүд нийт ангийн бие бүрэлдэхүүнд хамааралтай асуудал шүү наадах чинь. Чи наад утгагүй бичгийг чинь би нүдэнэд өнгөрч чадахгүй шүү. Йоо. Таныг яаж зовоод өглөө? Турникэн дээр 6 дарахыг чи сурах гэж яаж тамалдаг үлээ? Та мэдчихлээ гоо өстэй. Тэгээд би гүйж дасгал нормативыг биелэж чадахгүй байгаа. Энийгээ ботхоор зовж шанаж над хэцүү мэдв. Би зэрэг ангиас яваад өгмөр. Тэгдэгэл би хурц дарагт бурууг чадахгүй л дээ. Энийг би чамд олон дахин хэлээд байгаа чи ойлгохгүй юу? Байл ичил катар. Чавж өсөөр дуудаж байна. Энд ч яваа шин. Явж байна. Эрхэмдэд дөрөс дэлхий. Ялдаг. Стабро очи санал хүсэлтийн харьцагт хүсэлтээ хийж зөвшөөрнө. Явж болно. Гүйцэтгэе. Сүлдээ. Чи ч ходроггүй юм хийж байна да. Би чамааг өгнө. Овоо сайн залуу юм уу гэж бодож байсан. Хоёулаач тангараг тасрах юм байна л да. Яацдаг, яасан уддаг, яадаг хүүхдүүдтэй энэ ч одоо. Хүрээд ирэх хугацаа болсон л баймаар юм чи. За миний хурдлаарай. Гүүгээрээ. Та чи ганцаар байгаа юм уу? Тэднийг нь хэлээгүй юм уу? Хэлсэн. Бэрээ аваад очино гэд хэлсэн. Маргалгоогийн ээж аав нь гэртээ хүлээгээд бэлдээ цөөд болж байгаа. За хоёулаа хурдаа орно. За сайн байна уу миний охин. За маа миний хөө. За баярлалаа. Сайхан хүүтэй болсон. Баяр хүргэе. За дүнтэй баяр хүргэе. Сайн. Чи яасан муухай амтсан бэ? Хингис нэр өгсөн? Аав нь уцаар яриад анхлан гэдэг нэр өгсөн шүү дээ. Өө миний хөө ганц ихэмжиг үүдээ ёстой сайхан бэлэг дэмбэрэлтэй нэр өгсөн байна. Харин тийм. Өө энэ мужиж хуулаа хөвгтэй байж байгааг хараад байгаарэ. Хөөе. За сайн байна. За маргалгаатай баяр хүргэе. Сайн төрсөн байна. Хүүтэй болсон байна. За та өгсөн бүгдээрээ шинэ үнэтэй болсон баяр хүргэе. Баярлалаа. За ингээд шинээр төрсэн няраа хүүхдхэнд энэ одоо Хас банкнаас ирээдүйн саяны ийм хадгаламжийн дэвтрийг 3000 төгрөгийн ийм эрхтэйгээр ингэж олгодог юм байна. Оо за.
Ингээд энэ ирээдүйн саятны хадгаламжийн дэвтрийг Монгол улсын шинэ иргэн болсон Ганс Илмийн анхлан танд энэхүү хас банкны хадгаламжийн дэвтрийг бэлэгтэй намд гардуулъя. За энэ бэлэг юм. Ямар жаахан бэлэг. Миний хүүд ийм сайхан бэлэг өгсөн. Хас банкны хамт олондоо маш их баярлалаа ингэ хэлчих миний хүүд яа. Харин ч танд ч гэсэн битээр зөндөө их баярлсан шүү. Хүү битээр ингэ сайхан төрүүлж өгсөн. Хасан аймгийн хамт олондоо. За манай энэ үйлдэлсэн та бүсд баярлалаа. Та өөрсдөө ирүүлнэх хаж байгаа сайн хүнийг хүсэж ирвэ. За миний маач чинь төрөнгүүтэй саятан энтергээд бэлэг дэмбэрэлтэй сайхан үг сонсоод төрмийн сүл гэж эмчим минь энэ одоо үр хөвгт юм л буян заяа байх та. За баяртай миний хүү. Иргэд бид нар заяа. Цай хоолоод иргэд ирнэ. За баяртай. За тэгээ. За энэ чинь ингээд дахиад үргэлж авч ирсэн. За алив. Та чадлаа ганц үг зүтгчээ. За алив. Одоо цайг хөдгөн шүү. Байлдах төвшөө. Би чи сэтгэл санаагаар гонцоод байна. Дээш. Ахим алдчихсан чи. Би барахгүй байна. Ер нь чадахгүй байна шүү дээ. Би чамд хэлээд байгаа шүү дээ. Би чадахгүй, хизээч чадахгүй гэж одоо чи хизээч чадахгүй гэсэн. Дээш гараа. Гэхдээ би буцаж байгаа. Ер нь чадахгүй шүү дээ дарга. Миний бочингийн ажиллагаа муу болохоор би хүчээ даахгүй шүү дээ. Чамд хүнд байдаг гар хөл бочийн сөрмөс бүгд байна. Чи эднээс юугаар дутаад байгаа юм бэ? За дээш гар. Дарга. Би 25 та. Эдгээр чи дөнгөж 19 шүү дээ. 25 та залуугүй юм би хаа. Бочийн сөрмөс 19 та хүүхдийг бодох юм бол илүү хатуу чанга байдаг. Дараагийн удаа би чадна гэж бодоод ирэх юм мэдв. Давч гисадаар. Хүсье. За бодож. Яваарай. Саяын дадлага дээр садаага утаачлаа та. Нэгэн үлгэр амтнаас болоод бүхэл бүтэн салаа цагаа тэргүүлж эхлэв. Та өдөр ирэхгүй гүйлтэн дээрээ сайжраад байгаа шүү дээ. Өнөөдөр ирэхэд та тэмээ шатн дээр ардаа 3-4 хүн үлдээгээл ирлээ шүү дээ. Гүйж бахардах чинь гайгүй болоод байгаа. Сайн л та сайн л байна шүү дээ. Яа гүйх шиг. Ардаа 3-4 хүн оруулсан дэмэж. Харин тэр нь тэмээ шат хэлдэг.
авч чадсангүй. Явандаа сурчин дөө. Тав хийсэн юм. Энд ахын тамирт хийгээд байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаас болж цэргийн албанаас халагдсан юм билүү би л. Улаан туг. Тэгээд өөрийгөө явчих нь гэж бодоод байна. Эр хүн байж юм жамархан шалтгаалт хийлээ. Би таныг ястаа ойлгохгүй байна. За бас яагаад олон тоглоо очих вэ? Юу ч нэлхэмсгүй юм лээ. Нэг нь болохоор цэргээс гарна гэл. Нэг нь болохоор элдв гомдол өвччихгүйгээд л. Харин над гомдол гарах тухайд би бол чамдаа санал нэг байгаа шүү. Сүлд буруу хийх гэж байсан. Харин би бол гэсэн. Хийх гэж байсан гэж. Айл хэдийн тэр бичгээ аваач хийчихсэн. Өөр тэгээ юу? Тэгсээ. Чихаа. Тэгээд бүр явчих юм. Миний бид ирэхгүй гэж шүү дээ. Явахгүй гэдэг яах юм? Өдөр болгон салааныхын цагийг тэглүүлээд гай болоод байгаад байгаа. Би чамайг бодлоготой ханддаг байх чинь. Яагаад тэр гомдлоо аваачаад өгч байгаа юм бэ? Би чөлөөтэй нэг юм амьдэрч байна. Гомдол гарахгүйгээ өөрөө мэдчих болох уу? Тал талаас дарамтлах гадах шүү. Надаас мөнгө ирэхэд эндээс авч юм. Санана танд юугаар таслах вэ? Энийхөө миний хүү чад улстай байдаг юм аа. Тэгэд нэг мөнгө явуулсан гэсэн эндээс авч болох уу? Болно ихтэй. За. За танад энэ маягтыг бүглөөд нууц кодоо бичээд өгөөрэй. За баярлалаа. Чад хурцаа миний хүү. Энийг бүглөөрэй. Тэ ээж нь гар үсэг зурчий. Таны бичиг баримтаа нөгчөө. Байгаа. $2,000 үү гэж? Тий. Та доллараар нах уу? За тий. 1 2 3 4 5 6 8 17 19 20. За $2,000. Хурцаа. Энийхөө би чадах их мөнгө байна. Ямар ийм их мөнгөөр юм авах юм биш. Хуцаа хадгаламжинд оруулж үл яасан. Тэгээ та доллар хэвээр надад болчих. Үгүй ээ. Доллар чинь Монгол мөнгөөр нь хадгалуулсан дээр яг үл хүүн өндөр шүү дээ.
Минийхөө буцаагаад энийг хадгаламжинд хийж болох уу? Болохгүй. Хадгаламж нийлэгч. Болно. За. Гэтэ бас монгол мөнгө болгоно шүү дээ. Болно. Тийм үү? За. За та ямар хадгаламж сонирхож байна? Манайд хугацаагүй гэж 2 хадгаламж байгаа. Утал хугацаатай бол сайн бидтэй. Үн их тийм ээ. Хугацаатай хадгаламжийнх нь хүн өндөр байдیں۔ Хугацааг өндөржих, хугацаатай нь хуримтлах гэж хадгаламж. За. 3-аас 5 сар, 6-аас 8 сар, 9-өөс 12 сар, 12-оос 24 сар гэж байгаа. За. Үгүй хугацаа. Уртхан хугацаатай бол дээр үсттэй, тийм ээ? Та өөрөө л мэдлээ. За ээж нь ер нь бодож байгаа 13 сараар нь хадгаламж. За тэг. За минийхөө тэр хуримтлал бий болдог 13 сарын хадгаламж нь нийлэгч. Шинэхтэй. За. За та энэ дээр баталгааг гар хэсгээд зураад өгөөрэй. За. За энэ хадгаламжийн дэвтэр. За баярлалаа. Та дахин ирж үйлчлүүлээрэй. Тийм ээ. За баярлалаа. Сайхан юм жоо. Та бас тэгж сэргэлэн юм яа. Хүүгийнхээ явуулсан мөнгийг өөрийнхөө нэртэй тавгүй хадгалуулчих. Хүүгчний чи хүүмаа ирэхээр өөрөө тэрийг авч хэрэглэн шүү дээ. Үгүй юм чи $2000 үлгий гэж ямар юм байсан юм. Алтан утсаар нэгсэн үлгий авчихгүй. За тэгэл ээжигээ цаашлуулаад идэх шүү. Өнөөдөр хоёулаа гадуур их удаан явна шүү. Сайны цагаар явж амжих юм болоо да. Яаж амждаг юм бэ? Тухтай тэр үлгийг чиг сайн харж үзчихэж авна шүү дээ. Чи ерөөсөө даргаасаа чөлөө ав. За тэгээд. За явъя хоёулаа. Хүүдээ битгий санаа зовоорой. Аавын олон хүүхэдтэй өвтэй найртай сайхан л бай. Албаа сайн хааж байгаа. Анх ирээд алхаж чадахгүй войтглож байдгаа бодвол өөр болсон шүү хөөе. Аваатаа миний мөнхөө. Тэгнэ. Өмнөх 2 захиандаа миний найз байлдаг төвшин байлдагч сүлд 2 надад жагсаа дүрм зааж байсан гэж бичсэн. Харин одоо би төвшин ахад дүүжин савлуурын дасгалыг нь зааж тусалдаг болсон. Гэрдэ. Хүн дээд боловсралтай том хүнд зааж байна гэж боддоо та. Хичээлийн цаг болчихлоо. Дараа үргэлжлүүлье. Баяртай. Хүндэтгэн ёсолсон хүү дэндүү. Мөнхөө. Аваш хэрэгтэй. Ирэх хүн болжээ минь. Зэрэг ийм л сайхан. Хэрэгтэй албатай хөө. Миний хөө болж. Ажигш. Санаамарлаа.
Ном хон. Болон суу. Одод. Хаад амттай юу? Заган байна. Ой. Чи өрөөд цэцгаалтай байна. Аа. Адуу. Манай зэрэг чи яах ярьдаг болчих ээ. Дахиад нэг л чимээ гаргахгүй юу? Хоорондоо ярих юм бол дуусгаад гарах команд өгнө шүү. Ойлгов уу? Тэрэ боогоолт яана. Тэр чинь би. Садаа дуслаад бус. Баруун зүүн тийш. Эрг. Баруун гартлаас нэгэн зүүн талхаад маш. Цагийн манаачд хинж халдахгүй тэр зөвхөн харуулын дарга түүний туслагч өөрийн Шаха. Цаадах чинь дахиад л нөгөө санал хомлоо бичээд эхлэх шиг боллоо. Энийг одоо яана? Үгүй ирүүтэй. Өөр юм бичиж байгаа биз. Нэг л сэжигтэй л байна да. Шүдээ зогоол юм бичээд байна. Би ч асуухаас. Арай бичээг байгаа за. Сүлдээ хаа юу бичиж байгаа? Гомдол. Хаашилтай. Чи чинь яасан? Буруу шилсэн сүг шиг зөрүүд хүн байна. Зарагчтай заргалдаж яах гээд байгаа юм бэ? Бидрийг тэгээ хоолгүй болгоод байгаа зүг юм уу? Тэр цэргийн дүрм дээр чинь цэргүүдийг хоолыг хас шийдгэнэ гэсэн шийтгэл нэг ч байхгүй лээ. Хин нэгэн дарга нь ирээд захиргаадад үзэс турааж алчих гээд байгаа юм тэгээ зүг юм аа шиг. Чи яриач дээ. Ийм хиймний төлөө гомдол өчээд тахтай яадаг юм. Чи бидний буруу үсттэй. Бидний буруу. Тэг шийтгэл нь бүрч буруу заа юу. Цэргийн дүрм дээр шийтгэх тэр заалтан дээр нь цэргүүдийн хоолыг хаснаа гэд ямар заалт байхгүй лээ. Чи ч ойлгохгүй л дээ. Чи яаж байгаа? Ой. Би дахиад бичиж штэ. Тэгвэл дахиад урчин заа юу. Дахиад урах юм бол би дахиад бичиж штэ. Тэгвэл дахиад урчих юм чи. Чам шиг бичиг үсэг мэдэхгүй зовлон байх штэ. Маа нэг нэг. Чи тийж үү те. Одоо яах буудцаад байгаа юм бэ? Хоёртой тоо. Хоорондоо битгий муудцаад.
За тэндүү. Чи намайг уучлж штэ. Хоёулаа энд орж ирээд 2 хонолоо штэ. Чи тэгсэн чи ерөөс намайг уучлахгүй юм. Би чамайг 2 хоног өтгөөл 2 жил гуйсан ч уучлахгүй заяа. За миний найзаа. Би чамд бүх буруугаа л хүлээлнэ штэ. Чи ямар зуул татвартай хүн бэ? Би чиний найз биш ээ хөө. Тэндүү. Найз нь чамайг ахиж хизээч маанаг цаанаг гэж дуудахгүй. Хурд захирагч ч гэсэн ерөөсө гомдол бичихгүй. Амлч идэх үү? Чи дандаа л амлчдаг шин. Ямар хэлсэндээ өрөх биш. Намайг хизээч маанаг өдрийг гэж дуудахгүйгээд олонний нүдэн дээр яалаа. Биш. Одоо өстө жинхэнэ эр хүний ёсоор хандгалч. Тэндүү. За аль вэ? Чиний амлалт чинь амлалт биш байдаг гэж би хэлээд байгаа үстэй. Тэндүү. Найз нь тэгвэл чамайг цэргээ салгадахаар чинь хотын бүх гой газруудаар дагуулж явагдах уу? Чингис хаан зочид бол хонуулж үзүүлээ. Тэрэлжид амруулъя. Бас юнтэлийн гар утас авч өгье. Чи нэр витаминын ундаад нэр дуртай шүү дээ, тэ. Би чамд бүр үйлдвэрлэлүүн дагуулж чад хайр цагаар нь ундаа авч өгье. Чи хүсэх юм бол хөөрхөн октоодод танилцсан ч болно шүү дээ. Чи намайг бүр худалдаж авах юм шүү дээ. За. Юуны чи худалдаж авах вэ? Зүгээр л найзын ёсоор гой газар үзүүлэх гэж чаач. Ой, тэндээ. Ой. Хоёлаа дараа жилийн наадмаар биш үү, те? Манлай их уяагаар орё. Манай аав бүр сайн нэз ажнаа Батэрдэнэ гэдээ бүр нэг ах байдیں۔ Чиний дуртай хурдан морь тэнд зөндөө байгаа. За хөөе. За. Тийм сайхан алтартай хүний үеийн дээр чам шиг ийм муухас надад хүнийг дагуулж очно гэхээс ойгот чинь заяа. Чи яас өөдгөө юм бэ? Тий, би өөдгөө. Бас маанаг. За тэндвэ. Би чамайг ахиж маанаг гэж дуудахгүй. Би чиний өмнө бүхэл буруугаа хүлээлнэ штэ. Чи надаар өөр яалах гэдэг юм бэ? Яалахчгүй. Би ч чамайг танихгүй. Чи ч намайг танихгүй. Мөрөөрөө л явцгаая. Уулын би хурц захирагчд гомл өгөөгүй штэ. Сүүлд вицнийг нь чи урцсан. Эхэнд вицнийгээ би өөрөө хогийн санд базаад хийцэн штэ. Чи л худлаа л хэлж байгаа үстэй. Нэрээ. Би өөрийнхөө гараар базаад хогийн санд хийсэн юм. Чи штаб руу өөрөө гүйж очиад санал гомдлын хайрцагт хийгээ үсттэй. Хийгээгүй. Би өөрийнхөө гараар гомдлоо би хогийн санд хийцэн. Тэгээд буцаад ороход Дүвшээ ах тойр намайг загнаад ахаар чин гидүү өдлөөд гомдлын хайрцагт хийцэн гэд худлаа хэлсэн баггүй юу? За тэндвэ. Чи намайг уучлаач тий. Би эсвэл сүгдэж гуйх юм уу? Сүгдөөд ч хэрэггүй. Би чамайг уучлахгүй заяа. За чамтай ч яриа нийлэхгүй байна л да.
Яагаад ч гарч чадахгүй сүлдээ юм гэж юу? Өчигдрийг бодуулж нэг бариуд авчихлаа шүү. Дахнаа байц. Эрхэм өшөөчд 1-р урдын 1-р салааны байлдаг төвшин. Би даалтын цагаараа би тамирын хичээлээ давтаж байна. Та хинээс зөвшөөрөл авсан? Салаа орлогч Дэтрүү чанх хоёроос зөвшөөрөл авсан. Болон үргэлжлүүл. Гүйцэтгэе. Цэргийн цахилгын дөрмийн шийтгэл хэсэгт хоол хасч шийтгэх заалт байхгүй. Хүний эрхийг зөрчсөн явдал болсон. Цагийн хуваарийн дагуу гүйлт дасгалд 20 минут зарцуулах ёстой байтал 5-аас 11 минут хүртэл тогтмол хэтрүүлдэг. Ахлах дэслэгч хурцын энэ дүрм зөрчсөн үйлдэлд тохирох арга хэмжээг авахыг шаардж байна. Баялдагч сүлт. За та хоёрыг дахиж харьцааны зөрчил дарахгүй гэж дарга нь итгэж болох уу? Тийм. Чиний араас өөрөө бүгд юм. Энэ үчгийн талаар надтай албан ёсоор ярих гэж байна уу? Эсвэл өөрөөр ойлгох болж байна уу? Хэрвээ байлдагч сүлд энэ гомдлоо албан ёсоор гардуулвал хэлээд өөр хэрэг магадгүй магадгүй. Би чамайг уучлах гэсэн. Тэгсэн чинь чи ямар зөрүү дээр түвэ гэж чагласнаа бороо мэдчихсэн. 1-р одын байлдаг сүл тантай уулзах хүсэлт гаргаж байгаа хүлээн зөвшөөрнө үү? Та юунд хоёр өсгөж байгаа вэ? Чи битээр жирийн найзууд биш шүү дээ сүлдээ. Би ч юм тайртай. Чиш надад сайн мэдтэй. Өдний хоолн дээр амин гэдэг хүүхэнтэй ширтэлцээ айдал. Ануучин гэдэг хүүхнээс эргэлт авч чихэр тэргүүдэд тараагаад л. Чи ирээдүйн хадвч юу? Заавал. Баян компани таахгүй дээ. Над чи 30 хүртлээр ихнэр авалгүй явчихсан үг юм. Зожигроод хэцүү болчихдөг юм байна та. Хайрын шүлгээр яг. Харин зүгээр хайрын энгийн зүгээр өгнүүдийн бүлээн болдог. Ээж нь тэгэхэд гар утас авчирч өснөр хам хэрэгтэн болоод хоёулаа аавдаа загнуулах байт. Гардуулж хөт. Өөртөө гартайсан. Хөт. Манай улсад шинээр 6,000 хүн хавдартай гэж онцлогдож 4,000 хүн хавдраар нас бардаг. Монгол улсын хамгийн үнэт баялаг эрүүл Монгол иргэнтэй байхын төлөө хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хавдрын эсрэг аяныг 8 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Хавдраар өвчлөхгүй байх, хавдраас болж өнчрөхгүй байх энгийн аргаас эхлээд эмчилгээний шин арга, шинжлэх ухааны нээлт, шилдэг туршлага, эрүүл амьдрах зөвлөгөө мэдээллийг Монголын мэдээ суваг танд хүргэнэ. Эрүүл Монгол улсын иргэний төлөө бид мэдээлнэ, та хичээгээрэй. Улсын драмын Эрдмийн театр үзүүлж байна.
Улсын драмын Эрдмийн театрын үзүүрийн жилийн нээлт. Америкийн алдарт зохиолч Кен Людвиг. Найруулагч Шимэд Доржийн төвшин. Хоёрын 18 оны 11-р сарын 15-наас Улсын драмын Эрдмийн театрын тайзнаа. Оддын өвчин энэдмийн жүжиг. Сайн бацхан үзэгчтэй. Бэлгийн мэлгийн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт эрхний тухай та бүхэнд танилцуулах болно. Бид бүхний мэддэг эрхний үүсэл гарал, утга учир, бэлэг дэмбэрэл ямар зангуульд хэрэгэлдэг, хэрхэн утга учир илэрхийлдэг талаар та бүхэнд танилцуулъя. Одоогоос 2500 гаруй жилийн өмнө буддын шашин үүсэн бий болсон цагаас эхлэн эрх нь шашны нэгэн чухал хэрэглэгдэхүүн болсоор иржээ. Эрх нь 108, 54, 27, 21, 18 тоотой байдаг. 54 нь 108-ын тал, 27 нь 54-ийн тал. 108-ыг 4 хуваасны 1 бөгөөд хураангүй эрх гэдэг. Эрхний түүх хэдэн мянган жилээр тоологддогч түүнийг дагсан бэлэгдэл утга агуулганч гүн гүнзгий билээ. За эрх бол одоо лам хүмүүсийн эрхэм чухал гол хэрэглээ юм байна. Мөн настай хүмүүсийн бол одоо гол хань төшиг нь болдгийг. Монголд бол одоо эрх бол 108 буюу 21 таатай эрхүүдийг ихэвчлэн голчлон барьдаг. Эрх нь болохоор тэр тухайн одоо ямар нэг бурхныг одоо бясалгаж одоо тарныг унших тэрэнд одоо зориулагдаж одоо нэгдүгээрт тоог нь авах тийм уншсан тарныхаа, хоёрдугаарт нь одоо тэр уншиж байгаа гэдгээ одоо мэдэж санаж яахын тухайд одоо эрхийг тэр мартахгүй байхын тухайд эрхийг хэрэгэлдэг. Эрхэнд 9 нарийн утсаар бүрдүүлж ирчилсэн 2 ширхэг утсаар хэлхээ хийх бөгөөд энэ нь 8 чөлөө 10 учирлыг бэлэгдэж байдаг. Эрхний нүхээр утсыг гүйлгэн хэлхэхдээ 2 түүтгэрийг даран 2 их чуулган буюу буйны чуулган бэлгүүний чуулганыг хураахыг бэлэгдэн хэлэхдэг байна. За эрхүүд бол ингээд 4 хэсэг хуваагддаг 27 энэ 3 бүр нь бол одоо ирээдүйд өнгөрсөн цагийн төлөөлөл болж байдаг. Энийг бол одоо гонч гэсэн гэж бурхан багшийн одоо эрхэм дээд 3 үч гэж хэлдэг. Энэ олон давааг бол давж болно, очир толгойг давж болохгүй гэдэг. Яагаад очир толгой гэдэг гэхээр энэ гол одоо эрхний маань гол хүүсийг одоо очир толгой гэдэг. Тийм учраас энэ очир толгойд хүрээд буцаад ингээ эргүүлдэг. За эрхийг ингээд дугуйлаад гартаа барихт бол одоо дадлахын гол мөн чанарыг одоо олон тоотой болж одоо альва буян ишийг арвижуулахын тулд ингэж эрхийг одоо гартаа цагиргалуулан барьж ингэж хураалдаг. Мөн чойрын номын одоо лам нар бол дунд хурундаа хийж ингэ тагсаг аавна гэж одоо тэр аргаа дашиж ингэж тэр ёсыг үйлдэж ингэж байдаг. Мөн одоо лам нар бол эрхээ бол хүзүүндээ голчлон одоо зүүж агуулж авдаг. Мөн одоо дугуулгандаа одоо ингэж хийж бас сайхан авч явдаг юм ёс байна. Номон дурдсанаар 4 үлийн санаа гаруул эрхийг хэрэгэлдэг байна. Бид бүхний мэддэг зүүн гартаа бариад эрхийн уруугаараа гох дарах хөдөлгөөнөөр долоовор хуруунд дээр даруулан дотгош хураан эргүүлэх энэ ёс нь бол амьдралангуй ёсны эрхэн турах зангуул байдаг байна. Гэтэл бид бүхний сайн нарын янзаар мэддэггүй дэлгэрүүлэх ёсны эрхэн турах хатуу үүлэнд хэрэгэлдэг дунд хуруу, ядам хуруу, чигчийн хуруун дээр мордуулан эргүүлэх ёсыг бол нийтийн бус ёсонд бол хэрэгэлдэг юм байх юм аа. Амьрлуулах үйл нь одоо юу амьрлуулах гэж байгаа юм гэхээр одоо хүний одоо өвчин, зовлон юм уу те муу зүйлийг амьрлуулах юм. Одоо тухайд гэх юм бол
тийм цагаан эрх тийм цайвар өнгөтэй эрх хэрэглэх жишээтэй. За эрхний тал дээр бол одоо дөрвөн зүйлийн одоо гол эрх байдаг. Одоо амьрлуулах буюу дэлгэрүүлэх үйл эрхэндээ орох хатуу үйлийг бүтээх гэсэн тийм дөрвөн зүйлийн одоо ангиллалд бол одоо багтдаг. Амьрлуулах үйлүүд одоо дум буюу бод модоор хийсэн цагаан өнгөтэй эрхнүүд өвчлөн орно. Дэлгэрүүлэх үйлүүд бол одоо бодисоо юу 10 өр болон шар өнгөөр хийсэн эрхүүд ордог. Эрхэндээ хурах одоо тэр үйлийг бүтээхэд бол улаан зандан суман эрх шүр улаан өнгийн эрхнүүдийг голчлон хэрэглэдэг. Хатуу үлийн эрхчэнд бол гүр аригчаа төмөр болон хар өнгөтэй эрхнүүдийг одоо их ихэн хэрэглэж ашигладаг. Уншиж байгаа зориулалтаас шалтгаалаад тэр эрхний одоо эд материал нь юм уу эсвэл өнгөн юм уу тоон ингээд өөр болгож шийд. Ерөнхий одоо жирийн хүмүүс уншиж байгаа тохиолдолд майн тарны унших тохиолдолд бол ямар ч эрхээр уншсан болно. Эрхийг ямар үйлэнд зориулж байгаагаас шалтгаалan өөр материалаар урлан бүтээж иржээ. Жишээлбэл эрхнүүдийн дотроос гавлын ясан хэлбэртэй эрх хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг. Энэ эрхээр тарин майн уншихад хэдэн зуугаар аривддаг бөгөөд түүнийг хэлхэх утсыг 9 бэлэг 5 язгуур 3 лагшин тэргүүтнийг бэлэгдэн 9-5-3-аар эрчлэн хэлхэн. Ямар ч эрхээр тарин тоолсон тухайн хүний бодол сэтгэл нэгэн зүгт чиглэх аваас түүний хүчин чадал асар их буюу хэмээн айлдсан байдаг. Эрхний голд одоо тарин бол умаа өрөөзөөрөө манай вара вардая хумпад гэж одоо хэлж уншдаг. Энэ тариныг хэлж уншснаар одоо тарины тав бол асар их нэмэгддэг. Их шид хүчийг олохдоо бол асар сайн нөлөөлдөг ийм хүчтэй юм байна. Олон төрлийн эрх байдаг. Тэр бүгд эрхнүүд олон төрлийн одоо үүст зориулж уншдаг гэсэн ерөнхийдөө бүгдэнд нь болдог хамгийн одоо энгийн хэрэглээний эрх нь болохоор энэ 6 дай мөн бодицэд энэ хоёр эрх. 6 дай гэдэг мод энэ гүмбэнд ургадаг мод байгаа. Одоо богцон хоолой мэдлсэн газар өөр газар ургадаг. Энэ эрхний одоо 6 дай гэдэг модыг л танихад бол их хялбар. Жишээ нь одоо энэ модон донд одоо эрхний бөөрөн дээр тийм цайвар хэрчлээсүүд байгаа даа. Тийм 6 янзын хэрчлээс байгаа. Энэ 6 янзын хэрчлээсээр нь энэ модыг одоо 6 дай мод гэж хэлж болно. Бас энд мөн бодицэд гэдэг нэг ийм эрх байгаа. Энэ бол энтэх дургадаг бас нэг модны үр. Ерөнхийдөө эрхээр одоо майн тарин юм тоолж уншихад одоо ийм үрийн эрх бариул